Сайн байцгаана уу? За өнөөдрийн влог тосон дороо дэлгүүрийн шин салбар дээрээс хурж байна. За өнөөдрийн влог бол маш сонирхолтой байна. Яагаад вэ гэвэл тосон торгоос бит хоёр бие дээл сонгож өгөө дөрөв лүгээ бүрдүүлнэ. За тэгээ олон тав үгүй шууд эхлэе гэж бодож байна. Тэгэхээр хоёлоо 2 давхраас 2 лүг нэг давхраас нь 2 лүг бүрдүүлээ тохироо. Тоглоо. За эхлэв. Байж байгаа. Тосон торгын шин салбарынх нь хаягийг сайхан тодорхой хэлээд үгэй. Багшийн дээд буюу Монгол Улсын боловсролын их сургуулийн чанга хурдан тосон торг гээд маш тод томруунаар хаягаа бичээд байрлаж байгаа шүү. За эхэлцгээе. За би эхлээд нэг давхраас нь 2 дээл сонгон. Цаадах юм бол 2 давхраас надад 2 дээл сонгож байгаах. Тэгээ миний бодлоор эхлээд энэ Япон торгоор хийсэн нэхэ доктортой дээлнүүдээс нь сонгоё гэж бодож байна. Тэгээ цаадны чинь хувьд бол ер нь бол цайвар царайтай учраас энэ бараа өнгийн дээлнүүдээс илүү зохих байх. Тэгээ бас өмнө нь нөгөө өмсөж байгаагүй дээлний өнгийн санжаагаа сонгоё гэж бодож байна. Тэгээ би хэсэг очоод яг ямар дээл сонгосноо харуулъя за. За. Нөгөө чи надад доороос дээл сонгож байгаа. Би болохоор эндээс сонгоор боллоо. Би нөгөө үйлсгийн сонгосон дээлэн дээр энийг өмсөд ингээд амар гоё нэг дээл алах байхгүй. За тэр яг би одоо маш завгүй байгаа ш тэ. Юу яа. Энэ бол эрэхтэй штэ тэ. торгон дээлэрээ. Энийг хардал та. Энэ одоо юу вэ? Энэ ямар тасархай юм бэ? Үйлсээ би чамд энийг сонгочихгүй аа. Энэ ч гоё юм шиг. Үйлсээ нэрээ өрөөсөө ийм хөх тод өнгийн бүр тод хөх өнгийг балж ашиглаж байгаагүйсэн баха. Энэ Япон торг гэдэг чинь цаанаа үйд юм бэ нөө. Энийг хардаа. Энийг сонгочихгүй аа чамд аа. За энэ нэхэ дээлнүүдийн хувьд бол айгу гоё дулаахан гэсэн. Тэгээд би одоо ингээ 3 өнгөн дээр эргэлзээд байгаа байхгүй юу? Энэ ягаан. За тэгээ бас энэ ногоон. Цаа чи юм юу ногоон дээр бас яг өмсөж байгаа. Энэ ягааны хувьд бол надад айгу таалагдчихэв. Тэгээ энэ цэнхэр хөх ч юм уу энэ дээл. Яг би энэ гураас аль нэг нь бол сонгоно гэж бодож энэ харж байгаад сайн бодоодох юм. Гэхдээ цаадах чи арай уртдах юм яагаад гэвэл надад жоохон учраас. Ինչ гоё юм уу? Цаа чи бас нэг өмнө нэг ийм дээлтэй охиныг хараад ямар гоё өнгийн дээл вэ гэдэг хэлсэн. Ինչ гоё юм уу? Үүсэд гэхдээ хувц сонгоно гэдэг амар хэцүү. Цаа чи амар голоод идэх байхгүй юу та? Голоод идэ. Энэ одоо юу вэ? Цэцэг жимс хавар юм уу хайшин? Сакура цэцгийг санагдуулам. Үлсэ чи надаа энэ дээлийг сонгочих. Амар өөртөө сонгоё. Окей, би юутай ч эндээ сонгоно. Үлсэд яг энэ загвараас л яг энэ өнгнөөс л таалагдана гэдэгт би бүр 106.7% итгэлтэй байна. За би сая эхний дээлээ бол сонгочлоо. Гэхдээ одоо аль дээлийг сонгосон гэж харуулахгүй хамгийн сүүлд юу нь бол яг бичлэгний төгсгөлөөс та яг ямар дeel сонгосныг үзээрэй за. За одоо энэ болохоор яг тэрлийн дээлийг бол арай зөө ер нь бол хөвөнтэй дээлнүүд юм байна. Тэгээ би бас эндээ сонгоё гэж бодож байна. Энэ удаа би бараг шууд өнгөө бараг сонгосон. Яасан бэ гэлцээ л та. За эхний дээл бол ок. Би арай гайхал байна л да. Энэ олон дээлнүүдээс одоо яаж сонгоно? Бүгд л гоё харагдаад байна. Гэтэ юу яа гэж бодож байна. Өмнөх дээл маань сая ингээс сонгосон дээл маань болохоор ер нь өнгөн нэг тийм цайвар واخгүй юу? Бүдэг. Одоо болохоор шал өөр эсрэг сонгомоор байна. Тийм би ерөөсөө энэ удаа гэхдээ ийм том хийтэй дээл сонгох хэрэгтэй мэн гэдгийг ойлголоо. Надаа энэ айгуу гой санагдчихэв. Тэгээ бас энэ айгуу гой өнгө байгаа. Тэгээ эдний хувьд дараа материалны хувьд айгуу гой. Тэгээ нөө намар оройн сэрүүнд ч юм уу зуны яг өглөө оройн сэрүүнд өмсөл айгуу тохиромжтой дээлнүүд байна. За тэгэхээр би бас энэ дээлээс ер нь бол сонгочлоо. Та ядас төгсгөлөөс нь үзээрэй. За нэг давхраас одоо миний сонгох хэлж. Юу энэ чи эрэхтэй цамцнууд шүү дээ. Гэтэ ямар гоё материалтай юм бэ? За. Бүр толгой эргэжлээ. Ямар их олон гоё загвартай дийлнүүд юм. Нэрийн тосон торгоор ч ингээд Япон материалаар хийгддэг. Ер нь энэ тосон торгоос өөр газар өөр салбар тул яг ийм материалтай дийл байхгүй гэсэн үг за. Би малгай сонгоно яг. Радуулах малгайг нь хайртай түндээ сонгоё доо гэж. Хайртай үнэтэй сонгоё доо. Яна дэги би дөнгөж 50% орж иж амар ядраад байна. Энэ дээл сонгоно гэдэг чинь бас ер нь айгүй юм том бас сансаас айгүй юм хэцүү юм байна. Яа тэгэхээр энд байгаа бүхэл дээлнүүд надад айгүй гой санагдаад байгаа байхгүй юу.
Тэгээ бас нэрээ энэ тосон дороо дэлгүүрийн шин салбарын хувьд бол үнэхээр маш тав тухтай юм байна. Юу н ямар ч насны хүн ирсэн бүх төрлийн дээлнээс ингээд сонгоод авах боломжтой. Тэгээ хамгийн гол нь чанар, материал, загвар хийц бол үнэхээр гоё. Бүр та нар бүр өөртөө ирээд үзээрэй. За яг багшийн дээд шүү. Жохон амарж агаад хоёр дээлээ сонгоё гэж бодож байна. Ялангуяа энэ хоёр давхарт ингээд нэг гоё нэмгэн гоё тэрлэг мэрлэг нөгөө хүр хорхон дээл мэрлүүд ч юм бүр 9 жороороо энэ. Тэгэхээр би алтан амарчээ. За гэхдээ амарсан гэж хэлүү за. Тэ энэ минь чууд яасан ганган юм бэ? Ганган. Оо ингэ зарим дээлнүүд нь ингээ хүрхлээр ингээ яг усанд хүрж байгаа юм ихтэй ингээ гүүгээл явж байгаа. Тэгээ энэ миний ч өмсүүл яах юм бол чи баг хувц өмссөн шинийтэй бодогдохгүй юм шүү. Тэгэл ингээл нөгөө 5 дахь хүн байдаг бахал та. Тэгэд ийм гоё торгоор хийж байгаа дээлийг чи яг мэрэгжлийн хүмүүс нь л мэрэгжлийн өндөр түвшинд хийж ижил юм сайхан болно л доо. Тэгээ тийм болохоор чи эднийх дандаа мэрэгжлийн хүмүүс ажилуулдаг гэж байгаа. Үгүй цаад чи бас нэг ийм гоё винтэж өнгөнүүдэд айгу дуртай байхгүй одоо ийм. Тэгэхээр нь харчлаа л да. За тэгвэл одоо яах юм бэ? Хос дээлнээс салгаад өмсөх юм уу яах юм? Хөөе. Одоо болно шүү дээ чи арай л удаан амарлаа шүү дээ. Цавчлаа. Арай удаан амарцсан уу те? Цаа ч одоо бараг юугаад сонгоод дууссан баха. Окей. Би бол гэхдээ энэ удаад илүү юм шийдэмгийн сонголтууд хий гэж бодож байна. Би гэхдээ яг түрүү ерөнхийдөө эхлээд орж ирээд бас энэ хоёр давхрын хальт гүйлгсэн байхгүй юу? Надад бол маш олон байж болох сонголтууд байна. Тэгээ цаадах чинь бас айгүй гой туранхай бас өндөр учраас дээлийн уртаа бас айгүй их бодох юм байлээ. Надад яг ингээд харж байгаа ч юм уу тэгээ уртаараа харж байгаа тэгээ цаадах чинь жоохон богиндох магадaltaй. Тэгэхээр бас өнгөний өнгө болон уртаас нь шалтгаалж бас сонгоё гэж бодож байна. Тэгээ надад энэ дээлнүүд айгүй гой санагдаад байгаа байхгүй юу? Амар лаг ингээд өмсөн ч өмсөөгөө юм шиг энэ миний металл бүр ингээд юу плаж машин ямар ч юм 100 өмсөд бол үнэхээр агаар нэвтрүүлсэн тийм супер байсан. Гэтэ бас яг энэ дээлнүүдээс илүү би тийм нэг амар гоё дээлүүд харсан шир. Энэ дээлнүүдэд миний бүрнүүд унсан. Үнэхээр гоё. Хийцэн ч гоё. Энэ ойдл майдл бол үнэхээр супер байсан. Тэгээ би ямар ч тач энэ өнгнүүдээс бол ингээд би 3 өнгө тоочгалсан байгаа. За цаадах чинь бас би түр хилээд тааш түр цайвар царайтай учраас бас жоохон ийм гүн ийм өнгөрүүдээ сонгох юм бол угаасаа үнэхээр гоё зохино гэдэг юм гээл мэдээд байгаа байхгүй юу? Энэ ч гоё юм аа. Тэг би сайн нэг ховж ивний юм жоохон сонсоод. Цаа чи надаа нэг хийдээл гээд жоохон сонгосон юм шиг байна. Би бас цаадах чи яаж дааруулах вэ? Уг нь энийг сонгох байхгүй нартаа. Хийдээл гэдэг чи удаа. Тэ. Би бас нэг юм надад бас нэг юм сонгох их ганц удаа олцсных хизээч үлсээ энийг сонгохгүй дээ гэсэн нэг тим юм сонгож үзүүлмээр байгаа байхгүй. Нэг хийштэй. Хоёр сонголтын дээр эргэлзээд байгаа байхгүй юу? Тэгээ яг нэгийг сонгочоод ирээ заяа. Энэ өнгө заяа. Энэ бас айгуу гой завсан. Цаа чи нэр юм цэнхэр тийм усан өнгөнд бас айгуу дуртай байхгүй юу? Би энэ өнгнөөс ингэ сонгомоор. Чи бас малгай авсан юм уу? Йоо би өөрийгөө амар сэтгэл ганцаараа малгай авчлаа гэж авсан юм. Зайхахгүй. За шууд ихлэх үү? Би бүр энэ дээлтэй чинь бариад ядарчлаа. За та бүхэн Монгол Улсын боловсролын сургуулийн Чанхурд байрлах тосон торгын шин салбраас түүхий торг, хүр хорхон торг, Япон торгоор хийгдсэн дээлнүүдийг эрэгтэй эмэгтэй өнгө арц марын өргөн сонголтоогоор худалдаа авах боломжтой. Мөн цөөн тоогоор хүүхдийн дээлнүүд гарсан байна. Миний хувьд хүүдээ энэ дээлийг олзуурхаж харлаа. За тэгээ удахгүй цагаан сар болох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манайхан бас аавда, ээждээ, эмээдээ өөдөө гэд хайртай дотны хүмүүст ийм гоо үнэн цэнтэй хэрнээ. Хэрэгтэй энэ Япон торгыг бас бэлэг болгол зүгээр санагдлаа. За ингээд сав батлаа бодлого хөвдөж гисэндээ цэвэрхэн гой санагдаж байна. За өнгөний хувьд бол бүр маш олон төрлөөрөө байлээ. Тэгэхээр та зүгээр л энэ багшийн дэдийн салбар дээр нэрээд үзэх зүгээр асуудалгүй. Сайхан бүхнэрээ жаргалыг хөглөө санаа чимсэн үзэгстэн гохорвог өнгөлнө зүс нэгийг инэттэйгэж эстэг зүрдэшгүй төгөөс төгөлдрийг дэдэлнэ торог дурдан хүрэгээрээ заншлыг чимээе дэнч хөгөөсөн эхэмсэг гадарныг дуулнаа
хацрын игсийг нартай туярдаг холдошгүй яруу бүсгүй чүдий бит бишээ хаваа шагасан монгол гоёго магти сэрвэд насгарсан гэдгийг салхиарасан ни хүнжүзэмж цогцсон миний монголын гоёд хангтасыг талын домог хэнзэрхэн хатаа сайхны дэдэрэ бид монголоо чимнэ сарва эхэмсэг охин ертөнцийг аригна чимэг шигдэн гоёлтойгоо содотэн сэтгэлийн зодон хүнч монголын минь гоёо. За ингээ бит хоёр нэгэндээ дөрөв лүкийг ингээ бүрдүүлээ дууслаа. За ер нь таны хувьд хамгийн гоё дийл нь юу байсан бэ? Чиний сонгосон дэлгүүдээс хамгийн гоё байсан дээ штэ. Яг энэ дээлний өмнө өмсөн нөгөө ногоон хээдэ цайвар дээл. Би яг тэгж бодсон юм аа. Тэгвэл чиний хувьд за миний хувьд бол штэ энэ дээлээсэн. Энэ бүр үнэхээр гоё дийл. Энэ дийл нэрээ нөгөө хүр хорхон 100% хүр хорхон дийл юм билээ тий. Өмсгөл нь бүр үнэхээр гоё. Тэгээ эхлээд нөгөө нэг нэхий дийлнүүдээ өмсөж яхаа халууцаад тэгээ энийг өмссөн чинь бүр сэрүү татаад яг үнэхээр гоё ялаа. Тэгээд надаа энэ өнгө бас ингээд тэгээ би бол өөрөө яг энэ өнгө хизээ сонгож өмсгөрөөсөн байхгүй юу? Чамд үнэхээр зогч. Харин тийм байна. Баярлаа. Нэхий дээл надад маш их таалагдчих нэрээ. Тийм үү? Тийм. Бүр яг ийм нэг бүр Монгол аавраг маань сэргээж өгсөн нэг тийм хатан ийм шин чанарыг маань гаргаж өгөөд ингээд тэгээд би нэг гар хөлийнхөө үзүүрт хүн зармаарч юм шиг санагдсан. Тийж санагдсан юм шиг надад мэдэрсэн. Яг гэсэн чинь нэхий дээл өмснөө шууд харцсан марцсан шууд ийм болсноо. Тэрийг аваад өгч гэд ингээдсэн. Ялт ч үгүй дээлэндээ ийсэн юм байна. Надаас гэтээ энэ яг гоё гэж ааж гисэндээ бусаад ингээд дээлүүд бүгд л надад айгуу гоё таарсан. Өмсгөл өнтер нь бол үнэхээр супер байлаа. Энийг 100% хүр хорхоо гэдгийг хэлсэн үү? Хэлсэн шүү. 100% хүр хорхоо шүү дээ. Ой тэгээд штэ та хэд бас бит хоёр өөртөө дүгнээс гадна та хэдэд хамгийн одоо мэдрэмжтэй сонголт хийсэн яг аль нь хийсэн бэ те бас аль дээл нь илүү хинд нь аль дээл илүү цогсныг бас гоё комент хэсэгт үлдээгээрэй за бичээрэй. За тэгээд бит хоёрын влогтой хамт хийсэн та нартай бүгдэнд нь баярлалаа. Үн цэнийг үргэлж бүтээдэг тосон торгоос бэлтгэн үргэлээ. Хүнжүзэм цогцсон миний монголын гоёо